За та бүхний өдрийн амар амгалан айлтгая. Шинжлэх ухаан таны мэдхийн судлагдсан нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Шинжлэх ухааны академийн газар зүйн геоэкологийн хүрээлэнгийн нийгмийн эдийн засгийн газар зүйн салбарын дарга доктор Мегмосрынгийн алтан багам манд үргэлжлүүлээ. Мөн тус хүрээлэнгийн нийгмийн эдийн засгийн газар зүйн салбарын эрдэм хэмжээний ажилтан Бонсон цогоогийн цэгийн ханд эрдэм хэмжээний ажилтан маань бидний урилгаар ирлээ. Та бүхэнд урилга хүлээж авч ирсэн надад талархал дэвшүүлж байна. Хаварч тавлах сайхан байна уу? Сайхан аварч гинөө та. За. Нэгэнт одоо нийгмийн эдийн засгийн газар зүйн салбарын дарга оролцож байгаа учраас би яриагаан энэ өөрийнхөө салбарын талаар товч танилцуулга хийн үү гэдэг энэ асуултаар эхлэе гэж бодож байна. За баярлалаа. Юуны өмнө UBS телевизийн судлагдсан нэвтрүүлэгтээ урьж оролцуулж энэхүү одоо эдэмтэн бидний судалгааны үр дүнг танил нийгэмд одоо танилцуулах гэж байгаа танд бас баярлалаа. Бас энэ UBS телевизийн хамт олондоо бас баярлалаа. За манай хүрээлэн бол Шинжлэх ухааны академийн газар зүйн геологийн хүрээлэн. За манай хүрээлэнгийн энэ жил бол 60 жилийн тохиож байгаа. Тэгээ манай хүрээлэн бол үндсэндээ бол их нэлээд том хүрээлэн. Нийтдээ 10 салбартай. За манайх бол нийгмийн эдийн засгийн газар зүйн салбар юм байгаа юм. За тэгээ бид нэр энэ нийгэм эдийн засгийн хөгжлийн асуудлыг орон зай цаг хугацаа талаас нь бүтэц пункт цаг хугацаа талаас нь хэрхэн өөрчлөгдөж байгаа гэдгийг бол орон зай талаас нь судалдаг юм салбар л да. Тэгээд манай салбар бол одоо нэгэнт бид нэг судлагдсан гэдэг нэвтрүүлэлд орж байгаа болохоор манай салбарын жишээ судлагдсан нэг гэд хэлвэл их өргөн хүрээтэй. Жишээлбэл эдийн засгийн газар зүй гэдэг дотроо аж үйлдвэрийн газар зүй, аялал жуулчлалын газар зүй, тээврийн газар зүй, хөдөө аж ахуйн газар зүй гэдэг эдийн засгийн гол салбаруудын газар зүй талаас нь судалдаг. За нийгмийн газар зүй талдаа бид нар хотын газар зүй, хүн амын газар зүй, хүн амын шилжилт хөдөлгөөн гэсэн эдгээр асуудлуудыг судалдаг байхгүй. Тэгэхээр бидний энэ судлагдсан бол нийгмийн эдийн засгийн газар зүйн энэ судлагдсан бол их өргөн хүрээтэй судлагдсан болдог л доо. Ерөнхийдөө газар зүйг бол одоо физик байгалийн газар зүй, нийгмийн эдийн засгийн газар зүй гэж хуваачиж байна тийм ээ. Тэрүүний одоо нийгмийн эдийн засгийн газар зүйн чиглэлээр бид өнөөдөр нэлээд дэлгэрэнгүй ярих ийм боломж олдож байна л да. Тэгээ нэг сонирхолтой төслийг хэрэгжүүлсэнийг одоо би энд онцлож хэлмээр байгаа юм. Тэгээд Шинжлэх ухааны академийн газар зүйн геологийн хүрээлэнгийн нийгмийн эдийн засгийн газар зүйн салбараас одоо эрхлээд өөрөө одоо салбарын дараагаа даахлаад Монгол улсын бүсчилсэн хөгжлийн онолын үндэс нэгдсэн арга зүй аргачлалыг шинжилэн боловсруулах суур судалгааны төслийг боловсруулж хэрэгжүүлсэн байгаа. За энэ чиглэлээр одоо ярмаар ер нь энэ суур судалгааны төслийн агуулга зорилго юу байсан бол ямар үр дүнд ямар төвлөлтөнд хүрсэн бэ гэдэг чиглэлээр танаас тодорхойлол авахыг хүсэж байна. За баярлалаа. Тэгэхээр манай шинжлэх ухааны байгууллагын хүрээлэнгүүд бол энэ суур судалгааны төслүүдийг хэрэгжүүлдэг. Шүт сангаас санхүүжилттэй. Түүний нэг нь бол саяны таны хэлдэг энэ бүссэн хөгжлийн Монгол улсын бүссэн хөгжлийн онол арга зүй шинжилэн боловсруулах юм төсөл л дээ. Тэгээ энэ төслийг бол бид нэр 3 жилийн хугацаанд бол манай салбар дээр бол хийсэн байна. За гол судлагдсан бол энэ бүссэн хөгжил, хүн амын нутагшилт, хот, тээврийн газар зүй, аялал жуулчлалын тэр асуудлуудыг орон зай хувьд Монголын нутаг дэвсгэр 1.5 одоо энэ 7-4 км квадратад яаж зөв оновчтойгоор байршуулах юм бэ гэдэг бол өөрөө зайлшгүй нөгөө нийгмийн эдийн засгийн судлагдсан орчдөг л доо. Тэгээ энэ талаар нь бид нар бол ингээд нэг бол судалж тодорхой нэг юм хөгжлийн орон зайн төлөвлөлтийн шийдлүүд ийм байж болох юм а гэдэг шийдлүүдийг гаргаж тавьчихад ингээд явж байгаа. Тэгэхээр энэ бол мэдээж ер нь улс орны хөгжил болвол шинжлэх ухааны үндэстэй тэр нь бол эрдэмтэн мэргэдийн энэ хийсэн судалгаанд төшөглсөн ийм л байх ёстой байх л да тийм ээ. Тийм учраас Монгол улсын бүсчилсэн хөгжлийн онолын үндэсийг гаргаж тавьж тэрүүн дээр төшөглсөн арга аргачлалыг бий болгож шинжилэн боловсруулж байгаа нь үнэхээр үнцэнтэй ийм зүйл байна. Тэгэхээр энийг бол их өргөн хүрээтэй зүйл учраас судлагдсан нэвтрүүлгийн хувьд бол нэг нэвтрүүлгээ явуулах нь надад бол харамсалтай. Тийм учраас ингээд цугуул маягтай болгоод дараад нь дахиад
энэ чиглэлээр үйлчлүүлээ ярих тийм боломж олдох болов гэж ингэж бодож байна. За өнөөдрийн хувьд бол энэ олон асуудал дотроос хотчлолтой холбоотой асуудлыг жоохон дагнаж төлгөө ярих тийм боломж байна уу? Байлгүй байх уу? Тий. За энэ чиглэлээр одоо нийслэл хот би нэг жоохон тань мэдгүй шинжтэй юм ихлэ асуумаар байна. Ер нь энэ хотын тухай асуудлыг ярихад бол одоо хотыг олон янзаар хэлээд байна шүү дээ. Хотгоо хэлж байна тийм ээ. Тэгээ нийслэлгээд хэлж байна, нийслэл хот. Тэгээд одоо аймагуудын төв, гацаа суурин, эдриж яг ялгаануудын манай үзэгчдэд хэлж өгөх гэсэн байна. Тэгэхээр хот бол өөрөө их чухал нийгмийн эдийн засгийн цогцлбор л доо. Тэгээ олон улсын түвшинд хотуудыг том хот, саятан хот, мегасити, тэгээ тусхан гэл шатлуудаар ингээд байдаг л да. Манай Монголд болохоор бас мөн манай энэ нийгмийн эдийн засгийн газар зүйн судалтай гэж Баянтөр гуай эдэр эрдэмтэд те манай Гонгодош гуай эднэр болохоор мөн адилхан ингээд Монголын хотуудын функционал чиг үүрэгтэй нь уялдуулаад англи зэрэглүүдийг бас ингээ гаргацсан байдаг л да. Тэн дээр бас жишээл хамгийн дээдлэлт нь бол нийслэл хот Улаанбаатар хот, дараагийн хотууд гэдэг нь бол жишээл Дархан Эрдэнэт гэдэг ч юм уу. Ингээ дараагийнх нь бол аймгийн төвд, орон нутгийн хотууд, тэгээ хамгийн бага нь бол Тосхон гэдэг ч юм уу те. Иймэрхүү бодлоор ингээ англиудыг бол ерөнхийд бол гаргацсан ийм судалгааны үр дүнгууд бий л дээ. Тэгээ энэ чиглэлээр хэдүүлээ жоохон дэлгэрэнгүй ярина. Би цэгийн хандаас нэг зүйлийг тодруулъя. Яг өөрийн чинь одоо дагнаж хийж байгаа эрдэм хэлгээ судалгааны сэдв нь одоо юу юм? Миний сонсноор бол хот бус нутгийн газар зүйн судалгаа чиглэлээр дагнаж ажиллаж байгаа шиг байна. Энэ чиглэлээр жоохон тодруулъя ярих уу? Тий. Миний би хот бус нутгийн газар зүйн чиглэлээр нэрвчил судалгаа хийдэг. Тэгээ ерөнхийдөө манай газар зүйн шинжилгээ ухаан бол одоо орон зай тийм ээ газар зүйн байршлын оновчтой төлөвлөлт шийдлийг хийх учиртай болохоор энэ чиглэлээр нөгөө хот суурин газрууд одоо түрүүний ярьсан тосгон тийм ээ хот хөдөөгийн суурьшил одоо нутагшилтын асуудал дээр илүү нөгөө газар зүйн нийгмийн эдийн засгийн талаас нь өргөн үрээтэй ингээд судалгаа явуулдаг ийм чиглэл байгаа гэсэн үг. Тэгэхээр хот гэдэг чинь одоо бид чинь нүүдлийн соёл иргэншлийн бас гол төлөөлөл болсон туургатан монголчууд байгаад байдаг. Энэ дотор бол хот гэдэг ойлголт бол нэлээд өргөж байгаад байна л да. Тэгэхээр хот гэдэг бол энэ нийгмийн эдийн засгийн нэг өвөрмөц тогтолцоо нэг систем байх шиг байна тийм ээ. Үүний хамгийн одоо нэгтрстэй холбоотой. Тэгээд яг энэ чиглэлээр ингээд яг хотын зэрэглэлүүдийн асуудал нэлээд сонирхол татдгийн. Сая дөрөв ярианд бол нэлээд дурддаглаа тийм ээ. Тэгэхээр одоо хотыг яаж зэрэглэдэг, ямар зарчим барьдаг, ямар арга зүйгээр одоо энэ зэрэглэлээ тогтоодог юм бол. Тэгэхээр энэ их чухал асуудал. Монголын хувьд бол зайлшгүй одоо яригдах ёстой нэг зүйл юм л да. Сая 2019 онд үндсэн хуульдаа бид нэр улсын хурлын шинэ одоо хотын эрх зүйн үндсийг бол оруулж өгсөн байгаа. Үндсэн хууль тэр нь юу байсан бэ гэхээр Монгол улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжид хот улсын зэрэглэл болон орон нутгийн зэрэглэлтэй хот байж болно гэдэг эрх зүйн үндсийг оруулж ирсэн. За мөн тусганы эрх зүйн үндсийг оруулж ирсэн. За түүнийг хэрэгжүүлэх нэг органик чухал хууль бол нөгөө засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хууль, нэгжийн тухай хууль гэж ярьдаг. Тэр хууль дотор болохоор улсын болон орон нутгийн зэрэглэлтэй засаг захиргааны чиг үүргийг олгох эрх зүйн үндс бас бүрдсэн гэсэн үг. За тэгэхээр одоо болохоор бид нэр одоо юу судлах хэрэгтэй вэ гэхээр энэ одоо улсын зэрэглэлтэй хот, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгонууд маань орон зай хувьд хаана байрших юм бэ гэдгийг бид нэр судалж гаргаж тавьж байгаа санал болгож. Тэгэхээр энэ бол одоо нэг судалгаатун талаас яг нийгмийн эдийн засгийн газар зүйн судалгаан дотор орчдөг л доо. Тэгээ бид нэр болохоор нийтдээ нэг улсын зэрэглэлтэй, орон нутгийн зэрэглэлтэй, тэгээ мэдээ дээдлэл нь болохоор нийслэлийн чиг үүргийн хот, дараа нь улсын зэрэглэлтэй стратегийн төв хот, дараа нь улсын чанартай хот, за орон нутгийн тэгээ тосгон гэсэн ангиллуудаар бид нэр гаргаж тавьсан байна. Нийтдээ 5 шатлал ангиллаар. За тэгээ энэ дотроо бид нэр судалгаа хийгээд эдийн засаг, хүн ам, дид үтэц, за газар зүйн байршил, нийгмийн гэсэн ийм шалгуур үзүүлэлтүүд дээр ингээд судалгаа хийгээд Улаанбаатар хоттой өрсөлдөх виз улсын зэрэглэлтэй хөгжлийн стратегийн төв хот хаана байршиж болох вэ гэдгийг санал болгоо гаргаад тавьсан л да. Тэгэхээр энэ хотуудаа бид нэр одоо энэ засаг төрлөө энэ хотуудад нэгдүгээрт одоо засаг захиргааны бие даасан чиг үүргийг өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт эдгээр хотуудад болохоор тэр чиг үүргийнхэн дагуу хөрөнгө оруулалт төлөвлөлтүүдийн төлхөө тавих хэрэгтэй.
Тэгээ эдгээр хотууд бол нөгөө хүн амаа татах эрх зүй, эдийн засаг хөрөнгө оруулалтын механизмын төлхөөтэй авах хэрэгтэй гэсэн саналуудыг бол гаргаж тавьж байгаа юм л да. За ер нь бол ингээд судлахад бол одоо энэ хүн амын татах төлхөх хүчин зүйл гэж байдаг. Хүн амын татах төлхөх хүчин зүйл байдаг. Тэгэхээр бүх татах хүчин зүйлүүд бол Улаанбаатар хотод байна. Ажлын байр байна, эрүүл мэндийн чухал үйлчилгээ байна, шинжлэх ухаан, боловсрал, аж үйлдвэр гэдэг бүх татах хүчин зүйл. Хөдөө орон нутагта, хөдөөгийн хотуудаа бид нар татах хүчин зүйлүүдийг нэгийг босгож ирээгүй байхгүй өнөө цагт. Энэ болохоор төвлөрлийг бий болгохны бас шалтгаан болчихж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар орон нутагта Улаанбаатар хоттой өрсөлдөхөөс нэг хотыг босгож ирээгүй л байгаа байхгүй өнөө хүртэл. За өнөөгийн 21 аймгийн төв хотууд ямар байна гэхлээр ирээдүйд ямар ч хүн ам өсөлт байхгүй. Улсын төсвөөс орж ирж байгаа 100 төгрөгийг 21 аймагт хуваахтаа яг л тэнцүү байгаа л гэж байна. Аль нэгin төлхөө хөгжүүлэх гэсэн бодлого бас байхгүй. За жишээлбэл 2001 онд батлагдсан бүссэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулиар 8 хотыг бүсийн хөгжлийн тулгуур төв гэж баталсан. Жишээлбэл одоо Дархан хот гэж ярьдаг. Төвийн бүсийн тулгуур төв Дархан хот. Баруун бүсийн тулгуур төв Ховд хот гэж ярьдаг. За гэтэл бол эдгээр хотууд бол өнөөдөр бол сум гэсэн статустай байна. Жишээлбэл Ховд хот сум гэсэн статустай. Эрх зүйн статус нь тийм. Ярихдаа бид нар Ховд хот гэж ярьдаг. Дархан хот бол Дархан сум гэсэн статустай. Тэгэхээр ингээд сум гэсэн статустай байгаа нь болохоор яг амьдрал дээр төлөвлөлт, хөрөнгө оруулалтын эрх зүйн том зөрчил бий болчихж байгаа. Ямар зөрчил вэ гэхлээр төсвийн тухай хуулиар тухайн хотуудын төсвөлтөд сумын агуулгаар явагдав. Сум гэсэн агуулгаар, сумын төсвийн агуулгаар. Тэнд болохоор одоо төрийн үйлчлэгээ хүргэж байгаа Дархан хотын, Дархан сумын засаг захирагч сум гэсэн бусад хөдөөний сумтай адилхан тийм бүтэц функцаар явуулаад байгаа байхгүй. За нөгөө талд нь нэгжийн тухай хуулиар мөн адилхан сум гэсэн агуулгаар төлөвлөлтөө хийгээд байдаг. Хөгжлийн бодлого төлөвлөлт удирдлагын тухай хуулиар мөн сум гэсэн агуулгаар төлөвлөлтөө хийдэг. Гэтэл яг нийгэм эдийн засгт үүрэг ройлтой хот гэсэн агуулгаар хөгжлийн төлөвлөлт хийгдэхгүй байгаа байхгүй. Тийм эрх зүй орчинд ингээд улсаад оруулчихад гарч ирдэг. Тэр 1993 онд бодлогдсон санал чинь дээр хот тосгоны тухай хууль гэж байгаа шүү дээ. Тийм, хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль. Тэрүүн дээр энэ асуудлыг яаж зохицуулсан байдгийг? Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль энийг уг нь бол ингээд зохицуулах эрх зүйн хууль л да. За тэн дээр болохоор одоо улсын зэрэгэлтэй хот, аймгийн зэрэгэлтэй хот, тосгон гэж хүн амын ангиллаар нь ингээд 3 хуваацсан байдаг. Жишээлбэл улсын зэрэгэлтэй хот нь болохоор 50,000-аас дээш хүн амтай хот бол улсын зэрэгэлтэй хот байна гэж заасан байдаг. Тэр бол эрх зүйн зохицуулалт нь. Яг тэр хуулийг бариад хэрэгжүүлээд засгийн газраас энэ хотуудад улсын зэрэгэлтийн статус өгье гэдэг шийдвэр нь гараагүй байхгүй. Хууль нь байж байгаа. Тэгэхээр хуулийг хэрэгжүүлж хотуудаа яг статусыг өгөх тийм шийдвэр өнгөрсөн хугацаанд гараагүй явж ирсэн. Ер нь чи үндсэн хуулиас улбаатай юм биш. Үндсэн хуулийн дээр энэ зохицуулалт яаж байдаг юм? Монгол улсын одоо шинэ 19 онд нэмэлт өөрчлөлт орсон үндсэн хууль дотор болохоор Монгол улс Улаанбаатар хот, нийслэл хот нь Улаанбаатар хот. Мөн түүнээс гадна Монгол улс улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотуудтай байж болно гэж заасан байдаг. Эдгээр хотуудад засаг захиргааны тодорхой чиг бүргийг өгж болно гэж заасан байдаг. 19 он хүртэл бол тэгэхээр 2019 90 оноос хойш бид нэр уг нь хуучин бол одоо 3 хоттой байсан шүү дээ. Монгол улс чинь 4 хоттой байсан. Дархан, Эрдэнэт, Чойр, Улаанбаатар гэсэн хоттой байсан. Яг хот гэсэн статусаар явж ирсэн. 90 хэд оны үед эдгээр хотуудыг бүгдийг аймаг болгоод төв хотын болохоо сумын статустай болгоод тавьсан. Тэгэхээр чинь хот гэдэг чинь өөрөө нэг бие даасан нэг тийм өвөрмөс систем байгаад байна шүү дээ. Мэдээж энэ чинь өөрөө онлын үндэстэй байх хэрэгтэй байх тийм ээ. Энэ дотроо жишээлбэл нийслэл хот гэдэг бол одоо бас бие даасан хуультай эрх зүйн байдлын тухай хуультай нэг ганц хот байгаад байна шүү дээ. Энэ одоо бус хотуудаас юугаараа ялгарх ёстой юм бэ нийслэл хот. Миний бодож байгаагаар бол нийслэл хот бол тийм улсын тодорхой улс юм шиг тийм ээ. Бие даасан тийм онцгой статустай хуультай юм хот байгаад байдаг. Ер нь одоо би ингэж бодод байгаа шүү дээ. Ямар ч ядуу орн бол би ядуу байна гэж нийслэлгүй байдаг. Заавал нийслэл байна. Ямар ч баян орн одоо би 2-3 нийслэлтэй байдаггүй. Нэг л нийслэлтэй байдаг. Тэгэхээр нийслэл гэдэг бол угаасаа хот хөгжлийн нэг төвлөрсөн том цэг байгаа да. Энэ бол манад
энэ хууль талаас ер нь одоо байгаа хөгжлийн талаас ер нь хэр бодтой байдгийг нийслэл гэдэг статус нь. Тэгэхээр бүх улсуудад бол нийслэл хот бий. Тэгээд нийслэл гэдэг өөрөө бол нөгөө нэг олон чиг үүрэгтэй. Тэгээд төрийн эрх барих дээд байгууллагууд нь бүгдээрээ одоо нийслэл хоттой төвлөрдөг. Тэгээ гол одоо нөгөө нэг орон зайн байршлын үед их чухал төв байршилтай. Тэгээд төрийн үйлчлэгээ үзүүлэх, боловсрал, шинжлэх ухаан, эрүүл мэнд, тэгээд төрийн захиргааны гол байгууллагууд нь нийслэлийн оршин суудаг. Тэгээд тусгай статустай тийм л хотолтой. Тийм хот. Тэгэхээр нийслэл бол тустай юм. Одоо ч улсын хурлаар бол нийслэлийн эрх зүйн байдлын тухай шинжилэн батлагдсан. Түүн дээр болохоор нийслэл бол эдийн засгийн тусгай бүс гэсэн байдлаар бол гол одоо механизмууд нь оруулаад ирсэн тийм шинэ хуулийн эрх зүйн орчин бас бүрдсэн. Тэр энэ бас одоо Монголын хүн амын ихэнх нь одоо нийслэл хоттой төвлөрч байгаа нь бас энэ гажууд юм болов уу гэж харагдаад байна шүү дээ. Нэг талаас бүс нутгийн хэмжээнд энэ үдэ өрсөлдөх хэмжээний тийм төвлөрөл бий болгож чадаагүй. Нөгөө талаас нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуультай холбоотой бүх юм дэндүү төвлөрсөний нэг гажиг гэх юм уу. Нэг асуудал гараад ах шиг байна л да, тийм ээ. Тий, тэгэхээр одоо асуулт их чухал л да. Тэгэхээр та мэдэх байх бараг 90 оноос өмнө төлөвлөгөөний комисс гэж байсан. Төлөвлөгөөний комиссийн дэргэд бүх чиг үүргийн яамдуудын төлөвлөлтийг авчирээд нэг хавтгай дээр буулгаж агаад бүх уялдаа холбоог нь хангаад орон зай хөвд зөв зохион байгуулалтыг хийж өгдөг гэсэн. Өөрөөр хэлбэл бүс нутгийн хөвд тэнд тийм аж үйлдвэрийг хөгжүүлнэ, тийм үйлдвэрлэлийг хөгжүүлнэ, тийм аж үйлдвэрлэл, тийм боловсруулах үйлдвэр байна. Түүнийг дагсан тийм хот байна. Тэгэхээр энэ дээр болохоор тийм хэмжээний хөдөлмөрийн нөөц байршина гэдэг. Орон зай хөвд бид нар ингээд хэвтээ тогтолцоогоо, хэвтээ төлөвлөлтийн тогтолцоог зөв авч явж байсан байгаа байхгүй. Тэгээ 90 оноос хойш ерөөсөө энэ төлөвлөлтийн хэвтээ тогтолцоо үндсэндээ бол орхигдсон. Төлөвлөлтийн хэвтээ тогтолцоо. Тэгээ түүний нэг жишээ бол одоо энэ манай Ахмад Эрдэмтэн Гунгаа Дашгуа гэдэг эрдэмтэн бүгд найрамдах Монгол ард улсын нийгмийн эдийн засгийн газар зүй гэсэн бүтээл байна. Тэгээ энэ бүтээл дээр жишээлбэл Монгол улсын одоо орон зай хөвд тэр бүснүүдийг тийм одоо хөдөө аж ахуйг, газар тариаллын үйлдвэрлэлийг, тийм хотыг, тийм одоо тээвэр логистикийн төвүүдийг, тийм замны нүгээр явна, төлөвлөлтний нүгээр явна гэдэг орон зайд бүгдийг судалж, судалгааны үндэстэй гаргаж тавь түүн дээр нь тулгуурлаж юм төлөвлөлтийг хийдэг байсан л да. Тэгэхээр тэр тогтолцоо үндсэндээ бол хэвтээ төлөвлөлтийн тогтолцоо бол үндсэндээ бол орхигдод 30 жил болж байна л да. Тэгэхээр бодлогын төлөвлөлтгүй байх, бодлогын тодорхой бус байдал чинь өнөөгийн энэ Улаанбаатар хотын энэ тулгымцсан асуудлыг бий болгочлоо л да. Өөрөөр хэлбэл бид нэр Улаанбаатар хоттой өрсөлдөхүйц одоо бүс нутгийн түвшинд хотуудыг босгож ирээгүй байна. Хөдөөг ерөөсөө хөгжүүлээгүй байна. Бүс нутгийн түвшинд ямар одоо аж үйлдвэрлэлүүдийг, кластеруудыг хөгжүүлэхийг гэдэг асуудлыг ерөөсөө ингээд орхичихсан. Энэ Гунгаа Дашгуан энэ судалгаа бол одоо хуушраагүй судалгаа байна шүү дээ. Тийм үү? Энэ мэдээж энэ концепц онлын үндэс, арга зүй эдгээр нь бол мэдээж хуучрахгүй. Шинжлэх ухааны талаас. Тухайн үед Гунгаа Дашгуа тухайн үеийн хүн ам нийгмийн эдийн засгийн статистик мэдээ нөхцөл байдал өөрөөр тэрэндээ тулгуурлаж зураглалуудыг хийдэг байсан. Гол одоо байршлуудыг зааж өгдөг байсан. Одоо л мэдээж нөхцөл байдал өөрчлөгдсөн бол онл арга зүй тэрний ач холбогдол бол өөрчлөгдөв гэсэн. Жишээлбэл нэг хотын одоо нөлөөллийн одоо радиус нь одоо хэд гэж үзэх үү юм? Ер нь бол янз бүр. Бидний судалгаагаар бол бид нэр ялангуяа тэр бид нар энэ хотын зэрэглэлийн статус 5 зэрэглэлийн статус гаргаж ирсэн. Мэдээж хамгийн толгойд нийслэл байгаа. Тэрний доотлол нь болохоор улсын зэрэглэлтэй хөгжлийн стратегийн төв хот гэж байна. Үүний нөлөөллийн бүс бол хамгийн багадаа 500 км-ээр радиус дотор 500 км радиус таталцалгүйгээр байх хэрэгтэй. Тэгээд төв байршилтай байх хэрэгтэй. Тэр 500 км дотор нь болохоор дахиад төвөнтэй өрсөлдөхөөс ижил зэрэглэлийн хот байх шаардлагагүй, аслагдсан байх хэрэгтэй гэсэн үг л дээ. Одоо яг энэ 5 байршлаа нэрлүүл яаж? Тэгээ бидний судалгааны үр дүнгээр бид нэр баруун талдаа бол ховд хотод бол улсын зэрэглэлтэй хөгжлийн стратегийн төв хотын статусыг өгье. Зүүн талдаа бол Чоолсонг, за хойд талдаа бол Дарханг, за уршаагаа бол Далан задгад хотод гэсэн дөрвөн хот дээр бол саналыг гаргаад авч байгаа. Тэгээ энэ чиглэл дээр нэмж ярих юм юу байна? За тэгэхээр Алтан докторийн яриан дээр үргэлжлүүлэхэд бол 1979 оноос хойш манай Монгол улсын нийт хүн амд хотын хүн амын эзлэх хувь ерөнхийдөө дамгаалаад одоо бол бараг 69%, 70% хүрчээд байгаа.
Энэ тоо бол дэлхийн хэмжээнд ч гэсэн бас өндөр байгаа хотчлтын эрчим 56% төрж гисэн. Энийгээ дагаад нөгөө хотуудын маань үүрэгрэл дагаа нэмэгдэж байгаа, нийгмийн эдийн засгийн нөлөөлөл таталцлын бүс маань өөрөө томорж байгаа. Тэгэхээр яг нөгөө хотуудын маань тийм ээ хүн амын тоо, байршил, чиг үүргээс хамаарат тухайн хот засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжтэй өөр одоо харьяалагдгаа ч юм уу те одоо болчихсон. Нөгөө нийгмийн эдийн засгийн бүс маань, хотын маань бүс маань өөрөө томорчихсон болохоор энэ дээр нэмээд одоо бид нар жишээлбэл хотын кластерын судалгааг одоо оруулж ирж байгаа жишээтэй. За дэлхийн дахинд бол хотын кластерын судалгааг аль хэдийнэ өргөнөөр ашиглаад тийм ээ өөрсдийнх нь төлөвлөлт шийдлийг хийгээд одоо зураглуудаа гаргацсан байна. Тэгэхээр манад энэ бол хотын кластер гэдэг маань шин сэдв. Гэхдээ хотын кластерын маань ач холбогдол өөрөө маш өндөр. Нөгөө нэг хотуудын маань тийм ээ нийгмийн эдийн засгийн нөлөөлөл таталцлын бүсийг зөв тогтоосноор төлөвлөлт шийдлээ илүү оновчтой болгоно гэсэн үг. Зөвхөн одоо Дархан хот гэхэд 3200 км квадрат нөгөө радиус тийм ээ засаг захиргааны нэгжээр одоо бол харьяалагдгаа болцсон. Одоо жишээ татаа ярихад бол одоо Номгон тосгоны жишээн дээр одоо та бүхэнд ярил л да. Ном тосгон гэдэг маань өөрөө Сэлэнг аймгийн Сайхан сумын нэг баг байгаа. Тэгээ өөрийнхөө одоо тухайн сумаас бол нэг 14 км зайтай. Тэгсэн хэрнээ Дархан хотоос 45 км-ийн зайтай аслагдж байгаа. Одоо байршлын хувьд аваад үзэхээр Дархан бол аслагдсан зай байгаа хэдий ч нөгөө нийгмийн эдийн засгийн таталцал нөлөөлөл маань тийм ээ ажлын байр, худалдаа эрхлэлт, өргөн хүрээний бараа бүтээгдэхүүн ч гэдэм үү те нөгөө нэг байр, орон сууц гэдэг бүх үйлчилгээ маань Дархан руу чиглэлцсэн. Тэгэхээр нөгөө хот хөдөөгийн тийм ээ ингээ нөгөө нэг томоохон хотуудын гадуур байгаа нөгөө дагуул хөдөөгийн бүсүүд, сумын төвүүд ч гэдэг юм уу те эдгээр ингээ байршлаа нөгөө хотуудтайгаа ингээ давхар оновчтойгоор одоо төлөвлөх тийм шаардлага гарч ирж байгаа болохоор бид нар бас түрүүний даргын ярьсан улсын зэрэгэлтээ одоо хөгжлийн стратегийн төв 4 хот дээр жишээлбэл нийгмийн эдийн засгийн кластерын нөлөөлөл таталцлын бүсийг бол давхар бас тогтоох судалгааг бол нэмэлтээр хийж байгаа гэсэн үг. Хотын кластерын ажил хөдөлгөөний бүс нутгийн төлөвлөлтийн хүрээнд маш их ашиг баталтай зүйл байх надад тийм ээ. Ер нь одоо ингээ харж байгаа жишээлбэл баг нуурын ойролцоо байгаа сум одоо гинтийн наадалд байгаа мөрөн сумч гэдэг юм уу эдгээр бол ингээд яг л анзааргадаг байдаг шүү дээ. Тэнд хүн сууршихгүй байна. Ойрхон учраас тийм ээ хүн амын одоо нектрал юмнууд нэмэгдэхгүй байна. Энэ бол энэ тооцоо бол нарийн барайгүйтай бас холбоотой юм шиг байна тийм ээ. Тэгэхээр ер нь яах ёстой цааш та. Тэгэхээр бид энэ ер нь бол ингээд төлөвлөлт гэдэг чинь өөрөө ингээд бас их шинжлэх ухаан л та. Шинжлэх ухааны үндэстэй төлөвлөх хэрэгтэй. Тэгэхээр энэ төлөвлөлтөө их оновчтой, зөв шинжлэх ухааны үндэстэй болгох хэрэгцээ байна. Маш энгийнээр хэлбэл одоо ингээ хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд аймаг, хот, нийслэл гэсэн 3 одоо субъект төлөвлөлтийг хийнэ. 5 жилийн төлөвлөлт хийн, жилийн төлөвлөлт хийн гэд энэ бүр хуулийн эрх зүйн орчинтой болцсон. Өөрөөр хэлбэл хот өөрөө төлөвлөлт хийх ийм эрх зүйн орчинтой болцсон гэсэн үг л дээ. Гэтэл манай ЦИАН-д судлаачийн хэлдэг Дархан хот өөрөө маш том хүрээнд нийгмийн эдийн засгийн нөлөөлөл яваад байхад Дархан хот өөрийн төлөвлөлтөө зөвхөн тэр цэг дээр хийж болохгүй байхгүй. Эн чинь өөрөө зөрчил үүсэж байгаа байхгүй. Гэтэл болохоор одоо яг тэр нийгмийн эдийн засгийн нөлөөллийн бүсээр нь Дархан хотын төлөвлөлтийг хийх хэрэгтэй байна л да. Төлөвлөлтийн үндсэн мөн чанар бол нийгэм эдийн засгийг хөгжүүлэх асуудал байхгүй. Ирээдүйд нийгэм эдийн засгийг хөгжүүлэх асуудал. Тэр нийгэм эдийн засгийг хөгжүүлэх асуудал байхад тэрийг бүтэн асуудлыг бол харах хэрэгцээ шаардлага байна гэсэн. Тэгэхээр энэ бол одоо бид нэр цаашлуулаад юу гэж хэлж байгаа вэ? Ялангуяа энэ хөгжлийн стратегийн 4 хот болохоор том зургаар бол бүс нутгийн түвшинд авч үзвэл 500 км-ийн түвшинд нөлөөллийн бүстэй таталцлыг үүсгэн. Яг одоо цаасан дээр төлөвлөлтийг хийхдээ тухайн хотын төлөвлөлтийг хийхдээ дор хаяж дээр нөлөөллийн бүсийн тооцож нөгөө сайхан сум, номгон сумыг оруулаад хөгжлийн төлөвлөлтийг хийх хэрэгтэй. Тэгвэл одоо бидний хийж байгаа хөгжлийн төлөвлөлт бол ерөөсөө амьдралаас тасархаа нөхцөл бодит байдал ийм байхад таталцал ийм байхад тэндээс тасархаа засаг захиргааны нөхцөлийн хуваар хөгжлийн төлөвлөлт хийгээд байгаа буруу болж байгаа юм л да. Би саяхан болсон тэр Монголын эдийн засгийн форумын үеэр хот хөдөөгийн сэргэлтийн асуудлыг хөндөж төрөөс бодлогоо танилцуулж байна шүү дээ тийм ээ. Энэ одоо энэ та нарын хийсэн судалгаатай хэр холбоотой байна? Та нарын судалгаан дээр хийж байгаа дүгнэлт байна. Юу гэсэн үг вэ? Гэхдээ энэ бол манай хөрөлнгөөс би 2 өдрийн яг тэр үржилсэн форумд яг 2 сэдвийн барьж яг бүтэн сүнс сонсон. Нэг нь болохоор хот хөдөөгийн сэргэлт, нэг нь боомтын сэргэлт гэдэг.
Тэгээ тэн дээр болохоор манай засгийн газраас төр хувийн хөвшилтэйгээ хамтраад засгаас нөх хөдөөг яаж хөгжүүлж байсан төлөвтийн шийдлүүдээ бол ярьж байлаа. Тэр төлөвтийн шийдлүүд дотор зарим нэгэн шийдлүүд бол бидний гаргаад тавьсан судалгааны үр дүндээ бол таарч байгаа. Зарим нэг нь болохоор жоохон зөрж байгаа тийм зүйлүүд бол байгаа. Гэхдээ тэн дээр бол би зүгээр сонсогчийн хувьд бол суусан боловч нөгөө судалгааны үр дүн тэн дээр ярих тийм юу боломж нөхцөл бас байгаагүй л дээ. Ер нь одоо энэ төвлөрлийг одоо бий болгож байгаа шалтгааныг бас бид нар хагас гүсгсэн ярьлаа тийм ээ. Тэгэхээр энэ төвлөрлийн өшөө одоо сая ярьж амжааг байгаа шалтгаанууд юу вэ? Ер нь төвлөрлийг задлах, саармагжуулах одоо гол ямар шийдэл байгаа юм? Тэгэхээр бид энэ төвлөрлийг сааруулъя гэвэл сааруулахаас өөр гарцгүй. Зайлшгүй одоо энэ одоо нийгэм тулгамдаад байгаа ийм стресс бий болгоод байгаа асуудал байгаа байхгүй. Одоо төвчрлээс эхлүүлээ та мэдж байгаа тийм. Тэгэхээр асуудлыг ингэ шийдэхэд бол бид нэр энэ эдийн засгийн хувьд энэ орон зайн тэлэлт бий болгож асуудлыг шийдэх хэрэгтэй. Эдийн засгийн хувьд. Тэгээ тэр асуудлыг бас онлын үндэс, онл арга зүйн үндэс манай эдийн засгийн газар зүйн судлаач гунгаад аюул сайн гаргаад тавьсан байдаг. Тэгээ бид нэр одоо Монголын хавтгай дөрвөлжин газар нутаг дээр эдийн засгийн ялгарл ерөөсөө алга. Бүх одоо газруудад ижилхэн эдийн засгийн төлөвлөлтүүд, татварууд, механизмууд явж байна. Гэтэл бол бид нэр эдийн засгийн ялгарлыг бий болгох хэрэгтэй байна. Тэгжээ тийшээ нөгөө нэг бизнесийн таатай орчнуудыг бүрдүүлж тийшээ нөгөө хүн амаа татдаг. Одоо би түрүүнд хэлсэн Улаанбаатар ганцхан татах хүчил байна. Улаанбаатарын эсрэг орон нутгуу татах нэг ч хүч бидэнд алга. Тэрийг засаг төлөвлөөгүй байна. Гаргаж тавихгүй байна. Тэрийг гаргаж зайлшгүй тавих хэрэгтэй. Түүний нэг хэлбэр бол бидний одоо гаргаж тавиад байгаа хотуудад зэрэглэл статус олгоод түүн дээр чиг үүргийнхэн дагуу хөрөнгө оруулалтуудын түлхүү нэмжиг гэсэн зарчмыг тавьж байгаа. Тэгээ дээр нэмээд одоо яриг бол нөгөө тэр хот дээр чинь хот ингээ байршаад энэ дэшин дагуу нөгөө босоо хэвтэ тэнглэх зайлшгүй явж явах хэрэгтэй. Тэн дээр ч нөгөө тээвэр логистикийн төвөөр суурьшиж явах хэрэгтэй гэдэг. Уялдаа холбоотой төлөвлөлтөө зайлшгүй хийгдэх хэрэгтэй. Тэгжээж нөгөө нэг ирээдүйн одоо энэ төвлөрлүүдэд татах эсрэг татах хүчүүдийг бий болох хэрэгтэй. Тэгэхээр энэ ер нь энэ хотжих үйл явц их эрчимтэй өрнөж байгаа. Энэ бол ганцхан Монголын үзэгдэл биш юм шиг байна л да. Дэлхийд дахинд байгаа үзэгдэл юм шиг байна. Энэ юуг нь харж байхад жишээлбэл дэлхийн хүн амд суурьшлийн дээр эзлэх хувийг харж байхад сонин юм харагдж илээ л дээ. 1900 онд гэхэд одоо дэлхийн нийт хүн амын 13% нь одоо энэ хотчих энэ юмд хамрагдж исэн болвол 1990 онд болоод ирэхээр 43.6 болоо явчихсан шүү дээ тийм ээ. Ялангуяа сүүлийн 2 тав бол 2000 он гэхэд 46.6%, 2005 онд гэхэд нэг 5 жилийн дараа 48.6% болоод өсөж байна л да. Энэ үйл явц бол Монголд яваад байгаа юм байна гэж ойлгож байна. Тэгэхээр одоо 2020 оны байдлаар бол дэлхийд тийм ээ хотчлтын түвшин бүр 56.2% хүрчээд байгаа. Тэгэхэд Монголд бол нөгөө хот суурин газарт амьдарч байгаа хүмүүс маань 69% гэдэг чинь бараг л нөгөө дэлхийгээс илүү хурдцтай хотчлтын түвшин өндөр байна гэсэн. Яа тэгэхээр нөгөө түрүүний ярьсанчлан ганцхан нийслэл төвдөө төвлөрч гисэн тийм ээ бүх нөгөө үйлчлэгээний хүртээмж үйлдвэрлэл ажил эрхлэлттэй бүх юм нь ингээд тэнд очичихсан. Нөгөө эсрэг татах хүч байхгүй болохоор хотчлтын түвшин бараг дэлхийн түвшин даваад хурдцтай яваад байгаа. Ийм үр дагавар бол манайд маш их ажиглагдаж байгаа сүүлийн жилүүдэд. Одоо Монголын 3.3 сая хүн одоо 2045 онд бол хэд болно гэж тооцож байгаа вэ? 5 сая хүрэхээр 5 сая. тооцоогдсон. 5 сая одоо хэдэн хувь нь одоо энэ процесст хотчих талгаа орох юм бол яг энэ уртцаараа бол тэгэхээр манай статистикийн хорооноос Монгол улсын хүн амын төрөлт, нас баруул, шилжил хөдөлгөөн гэдэг хүчин зүйлүүдийг авч үзээд 2045 он 5 сая хүргэнэ гэж байгаа. Хүрэхээр ийм тооцоо гаргацсан байна. Тэр тоонд нь бид нар баланслуулаад суурьшлийн үндсэн 3 хэлбэрээр хүн ам яаж өөрчлөх үүдийг бид нар тооцоо анализ үзсэн л дээ. Монгол улсад суурьшлийн үндсэн 3 хэлбэр байгаа. Хот. Энэ дээр Улаанбаатар хот, 21 аймгийн төв хот. Хөдөө нутаг. Яг нүүдлийн соёл иргэншлээ тээж яваа. Тэгээд хагас суурьшлийн хэлбэр буюу сумын төв байх. Сумын төв нь яг хотын дэд үзэл бас хөгжөөгүй.
Тэгсэн мөртлөө яг хөдөөний маягтай юм шиг ийм хагас сүршлийг. Ийм гурван үндсэн сүршлийн хэв шинж биднэрт байгаа. Тэгээ энэ гурван сүршлийн хэв шинж дээр хүн амыг тавиад үзэхлээр яг хот суурин газарт манай ЗМ докторын судлаач хэлдэг нийт хүн амын 69% бараг 70% байгаа юм. За энэ яг хөдөө нутагт байр нутагшаад явж байгаа ард түмэн бол нийт хүн амын 22% байна. За энэ дээр сумын төвд бол нийт хүн амын нэг 12% байж байгаа байхгүй. За гэтэл болохоор яг энэ хотын хүн ам дотроо Улаанбаатар хотын хүн ам 2045 онд нийт хүн амын 57% нь болж өсөхөр байгаа байхгүй. А гэтэл эсрэг талдаа нөгөө хөдөөгийн хүн ам доктортой буурж байгаа юм. Сумын төвийн хүн ам доктортой буурж байгаа юм. 21 аймгийн төвийн хүн амуудыг Улаанбаатар хотын хүн амаас таслаад аваад үзэхлээр ямар ч өсөлт харагдахгүй. Ирээдүйн 2050 он хүртэл. Уучлаарай эндээс зүгээр над юу гэж ойлгож байна вэ? Эрэндээ хөдөө эзгүрэх гэж байгаа юм биш үү? Тийм хандлага руу яваад байгаа. Тийм хандлага яах ёстой юм. Тэхийн тулд бид нэр шинжлэх ухааны үндэстэй нийгэм эдийн засгийн хөгжлийн орон зайн төлөвлөлтөд оновчтой тодорхойлох ёстой. Суур үзэл санаагаа зураглалаа гаргаж тавих ёстой. Энэ суур зураглал дээр төлөвлөлтүүдийг хөрөнгө оруулалтыг үе шатаар хийх ёстой байгаа юм л да. Тэр логикоор бид нэр жишээлбэл одоо нөгөө нэг Улаанбаатар хотын хүн ам чи ирээдүйд дахиад улам өсгөр байгаа байхгүй. Тэгээд миний төрөний ярьдаг. Одоо ингээд хувь хүний төвшөнд аваад үзэлтэй. Хувь хүний төвшөнд аваад үзлээ гэхэд орон нутагт нэг залуу. Одоо залуучууд хамгийн их хотчих процесс оролцож байгаа иргэд байгаа байхгүй. Нас хүүсээр аваад үзэх юм. Хот залуучуудыг татаад байна шүү дээ. Тэр татах хүчин зөвхөн Улаанбаатар хотод байгаа байхгүй. Тэгэхээр ядаж тэр залуучуудад орон нутгийн хотуудыг Улаанбаатар хотыг өрсөлдөөс боловсрол шинжлэх ухааны соёлын үйлчлэгээ бий болсон тэр хотуудын орон нутг руу ойртуулж өгье л гэж. Эхний байдлаар. Тэгээд тэрнээсээ салбарлуулж тэр хотын чинь 500 км даруус өөрийнх нь хөгжлийн нөлөөллийг бий болгочих хэрэгтэй. Тэр хот ч өөр. Гэх мэтлэр ингээ үе шаттайгаар ийм орон зайн төлөвлөлт шинжлэх ухааны үндэсний төлөвлөлт гаргаж хөгжихгүй юм бол ирээдүйд энэ одоо Улаанбаатар хот төр төвлөрч цэглэсэн төвлөрөл бол шийдэгдэхгүй л гэж би хардаг. Тийм л дээ. Нэг хүн бол үндсэн хуулиараа хаанч амьдрахтай эрэхтэй. Гэхдээ тэдний шаардлага бол мэдээж одоо орчин үеийнхээ хөл нийлүүлсэн технологийн энэ боломжинд амьдрахыг хүн хүсэж байна шүү дээ. Тийм учраас хөдөөнөөс хот руу явж байгаа энэ урсгалыг одоо буруутахаар байхгүй юм тийм ээ. За энийг одоо зөвдөх юм бол ерөөсөө хөгжлийн төвшин бол өрсөлдөх хэмжээнд ойртуулах асуудал байгаад байгаа юм байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол би бодож байна их хурлын одоо эрхэм гишүүд энэ төр засаг бол одоо энэ хот хөдөөгийн сэргэлтийн асуудлыг өнөөдөр орцоор хөндөж тавьж байгаа энэ тохиолдолд эрдэмтдийн үгийг эрдэмтдийн судалгааны үр дүнг илүү төлхөө ашиглаасаа билээ гэж бодож байна. Үздэг байх хардаг байх л да. Гэхдээ бол энэ хот гэдэг чинь өөрөө бие даасан амьд организм юм байна шүү дээ. Өөрийн хуультай, өөрийн хөгжлийн одоо үе шаттай ийм байна тийм ээ. Тэгэхээр одоо Монгол улсын хувьд нүүдчлийн соёл иргэншлийн энэ одоо баталгаа улсын Монгол улсын хувьд энэ хотчих процесс нь суурин иргэншлийн юм бол их онцгой байгаад байна тийм ээ. Энэ тал дээр мэдээж одоо энийг бол хориглох боломж байхгүй. Энэ үний хот хөдөөгийн харьцаа одоо ямар төвшөнд байх вэ? Орон зай мэдрэмж орон зайн дээр байршлууд үнэхээр чухал юм байна тийм ээ. Маш чухал. Тий. Энэ бол одоо төрийн бодлого тусаад хэрэгжиж явж байгаа бол бас одоо шинжлэх ухааны үндэстэй тэр яг тэр үе шаттай тухай үед нь арга хэмжээ авч чадахгүй байгаа учраас ийм хэрэг дээрээ тийм чиглэл нь байгаад байдаг, үзэл баримтлал нь байгаад байдаг. Тэр санхүүж одоо хөгжлийн тэр тухайн үеийн одоо ирэх барьж байгаа хүмүүсийн одоо оролцооч байдаг юм уу тэр дутагдж байгаа тийм зүйл одоо харагдаад байх шиг байна. Тэгэхээр энэ хотын зэрэгэл энэ үний нэг том юм бол хотын зэрэгэл статусыг одоо зөв тогтоох асуудал их чухал юм байна тийм. Бидний сайн ярьдаг дөрвөн байршилд хөгжлийн стратегийн төв хотыг хөгжүүлээ гэж хөгжчихгүй. Заавал хойноос нэг ажил хийж албажуулж ингэж заавал явах хэрэгтэй л доо. Тэгээ бидний гаргаад тавьсан тэр нэг 5 ирэмб үндсэн үлд чинь улсын болон орон нутгийн зэрэглэл 2 зэрэглэлийг үндсэн хуулиар заагаад өгсөн. Тэрэнд нь барилаа бид нэр 5 ирэмб бүхий статусыг оруулж ирж байгаа. Хамгийн дээдлэлт нь нийслэл, за дараагийнх нь болохоор энэ хөгжлийн стратегийн төв хот гэдэг. За энэ дөрөв дээр тэргүй ээлжинд хөрөнгө оруулалтыг нэмэж байгаа. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтыг нэмэх нэг үндсэн механизм бол өөрөө тухайн хотын чиг үүрэг байхгүй, функционал чиг үүрэг. Тэр маш чухал байдаг. Гадаадын улс орнуудад одоо энэ тухайн хотын функционал чиг үүрэг
тодорхойлж хан аюу одоо их чухал байгаа юм л да. Тэгээ тэр нь өөрөө нөгөө нэг тухайн хот нийгмийн эдийн засгт ямар үүрэг ойл бүхий хотыг гэдэг өөрөө хилээд өгчдөг л да. Тэгээ бид нар энэ дээр нэг тэр хөгжлийн стратегийн төв хотын функционал чиг үүрэг дээр энэ бүсийн бие даасан чиг үүрэгтэй бүсийн эдийн засаг, аж үйлдвэр, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, тээвэр, логистик, үйлчилгээний олон чиг үүрэгтэй хот байна гэдэг. Тэгээ энэ үгний цаана юу гэсэн үг байх юм бол нөгөө бусад хотуудаа энэ чиг функционал чиг үүрэг нөгөө нэг ойр орчмын хотуудаа таталцахгүй, давхцахгүй. Тэгээд өөрөөр хэлбэл эдгээр хотуудад гол тээвэр логистикийн бүсийн төвүүдийг байршуул. Боловсрол, шинжлэх ухааны гол бүсийн одоо үйлчлэгээ үзүүлдэг соёлын төвүүдийг байршуул. Одоо нөгөө ихтэй сургуулиудыг манай одоо засгийн газраас нь шилжүүлэх гэж байгаа шүү дээ. Тэр чинь аль хот руу шилжүүлэх вэ гэж бас судлах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл хамгийн чухал хотууд маань ийм чиг үүрэгтэйгээр энэ хотуудыг гаргаж эдгэрлөө харин ихтэй сургуулиар шилжүүлээ. Одоо болохоор өнөөгийн нөхцөл байдал 21 аймаг яг аль руу шилжүүлэхийг гэдэг чинь явж байгаа нөгөө оюутлогоос хамаарч энэ шийдлийг хийж байгаа болохоос биш суур нийгмийн эдийн засгийн газар зүуднээсээ судалгын үүднээс шийдлийг гаргахгүй байна. Засгийн би тэгж хууль сурлаач шаард. Тэгээ одоо энэ дээр бид нэр одоо юу гэж санал болгож байгаа вэ? Нэгдүгээрт энэ Монгол улсын үндсэн хуулийн тэр заалтад барилуул Монгол улсын энэ хотын зэрэглэл статусын үндэсний тогтолцоо өөрөө ямар байх юм гэдгийг батлах хэрэгтэй. Тодорхойлох хэрэгтэй. Тэгээд энэ дээр бид нэг ингэ тодорхойлсон юм санал байгаад байна. Хоёрдугаарт тэр тодорхойлсон үндэсний тогтолцоон дээр баригдуулаад тухайн аль хотуудад ямар зэрэглэлийн статус өгөхий гэдгийг судалж бас тодорхойлох хэрэгтэй. Түүний дагуу тэр зэрэглэл статусыг өгөх хэрэгтэй. За дагаад тэр хотын функционал чиг үүргийн дагаад тухайн хотын өөрийнх нь бүтэц чиг үүргүүдийг бусад хотуудаас тис өөрөөр ялгаатайгаар гаргаж тавих хэрэгтэй. Тэгээд хойноос нөгөө нэг хөрөнгө оруулалтын механизмуудын төлхөө тавьж өгөх хэрэгтэй. Эрх зүйн механизм. Жишээ хэлье би. Жишээлбэл энэ хотуудын суур энэ хөгжлийн орон зайны төлөвлөлтийн зөв зохион байгуулалт гаргаж тавьчаад тэн дээр хүн амыг татах эрх зүйн эдийн засгийн механизмууд байж болоод байгаа байхгүй. Жишээлбэл одоо хөгжлийн стратегийн төв хотод нэг компани тэнд одоо иргэсдийн бүртгэлээ тухайн хотдоор хийгээд тэн дээр ажлын байр бий болгоод ингэх юм бол магадгүй тэр компани татвар нийгмийн даатгал юм ямар нэгэн хөнгөлөлтүүд явж болж байгаа. Тэрийг засаг зарлах хэрэгтэй. Жишээлбэл одоо энэ Улаанбаатар хотод чинь жишээл нэг жижиг дунд бизнес эрхлэлт гадаадын хөрөнгөж орж ирээд газар олдохгүй шүү дээ. Яг бодит амьдрал тийм байгаа. Газар олдохгүй. Газар нь оллоо гэдгийг үнэтэй болчиход. Гэтэл бол тэдгээр хотуудад ажлын байр болгоод офсээ болгоод ингэх юм бол магадгүй сайн төсөл оруулалт гэх юм бол газрын чинь ихний 10 жил шууд олохыг гэдэг юм эрх зүйн эдийн засгийн механизмууд байж болж байгаа. Тэнд боломж нь байгаад байдаг. Тэр боломжийг зарлах хэрэгтэй. Тэр боломжууд хаана байх вэ гэдгийг эхлээд наан нь судалгаагаа хийгээд гаргаж тавиад тэр эрх зүй одоо тэр юунаас нь албажуулах хэрэгтэй байна. Тэгээд энэ дээр энэ дээр та очиж бизнес хийвэл ийм бизнесийн орчинтой ийм орчин байгаа шүү гэдгийг татах хэрэгтэй. Манай хувьд бол 2018 оны жишээгээр хэлэхэд хотод бол 68% нь хөлдөө 32% нь байгаад байна шүү дээ. Гэтэл одоо 70 онд болохоор хотод 44, хөдөө 56% нь байжсэн байна. Би бол одоо 70 оны энэ тогтолцоо бол арай бодиттой байсан болов уу гэж харах гэдэг шүү дээ. Цаашдаа ингээд улсын доторх улс шиг энэ нийслэл хот нь одоо хот улс шиг юм болох гэдэг шүү дээ. Яг энэ эрчээрээ явах тийм ээ. Тэгэхээр ер нь нэг тийм жишг байдаг. Манай жишгтэй адилхан улс орн ер нь ямар улсууд байдаг юм бол олон дэлхийд байдаг юм. Ихэнх нь одоо ингээ хот улс шиг болсон. Тий, та бас яг хот улс гэж зөв хэллээ л дээ. Дэлхийд байгаа ингээ улсуудаар янз бүрийн тухайн хотын газар зүйн байршил, газар зүйн хэв шинж, нийгмийн эдийн засгийн онцлогоос хамаарат янз бүрийн одоо тийм хотын үүргэрэлтэй янз бүрийн ийм улс орнууд байна. Жишээлбэл хот улс гэж бий. Яг хот улс. Арал улс гэж бий. Хот хөдөг хослсон эдийн засгийн улс гэж бий. Бидний суур онцлогч өөрөө олон мянган жил явж ирсэн хөдөө аж ахуй дамгаас эдийн засаг явж ирж байгаад нүүдлийн соёлын шилж явж байгаад алгуурхан хотын одоо үүргэрэл орж ирж шít. Өөрөөр хэлбэл бидний одоогийн онцлог бол хот хөдөг хослсон ийм амьдралын хэв шинжтэй эдийн засаг ч тийм байгаа юм л гэдэг. Үүндээ эний чинь ингээд орон зай зохион байгуулалтын тэнцвэрийг хазгалж хөгжих хэрэгтэй байгаа байхгүй тэнцвэрийг. Гэтэл нөгөө тэнцвэрийг орхиод энэ тэнцвэр хотын Улаанбаатарын энд татах хүчнийг хэсээд байгаа юм. Тэгэхээр энэ чинь зохион байгуулалт ихэд буруу тийшгээл ингээл яваад байгаа юм л да.
Ер нь одоо энэ Улаанбаатар хотын хамгийн тулгымдсан байгаа асуудлуудын төвлөрөлттэй холбоотой юм байна. Хотын статустай холбоотой зүйлээр бас бид нар тодорхой хэмжээнд ярьлаа. Тэгэхээр ер нь эрдэм хэлгээ судалгааны энэ ажлын одоо үр дүн болоо мэдээж төр засгийн бодлого болж байж хэрэгжиж байна үстэй тийм ээ. Тэгэхээр төрийн дэмжлэг одоо энэ хэр байдаг юм бол жишээлбэл саяхан одоо бидний энэ ярьж байгаа суур судалгааны төслийг бол одоо төрийн захиалгаар хийсэн гэсэн үг үү? Зүгээр эрдэм хэлгээний ажил сэдв болгоо хийж тийм үү? Ер нь бол захиалагч нь боловсрол шинжилгээ ухааны яам, санхүүжлэгч нь шинжилгээ ухааны технологийн сан, хэрэгжүүлэгч нь манай хүрээлэн. Тэр нэг шинжилгээ ухааны технологийн төсөл хэрэгжүүлэгч урам гэж байдаг. Тэр дагуу хэрэгжүүлсэн энэ суур судалгааны төсөл л дөө. Одоо 3 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төсөв бол үнэхээр бага. Гэсэн хэдий ч бас бидний эрдэмтэд бидний нэг зорилго бол нөгөө судалгаа хийгээд судалгааныхаа үр дүн дээрээ тулгуурлаад энэ нийгмийн эдийн засгийн хөгжилд өөрсдийн бас судалгааныхаа үр дүнгээр одоо дэмжлэг үзүүлэх, бодлогын шийдэл гаргахад дэмжлэг үзүүлэх. Бодлого дотор байгаа тодорхой бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд шинжилгээ ухааны үр дүнгээр дэмжлэг үзүүлэх нь бидний бас их чухал үүрэг байна л да. Тэр талаасаа бид нар одоо энэ суур судалгаан дээр үндэслэн зарим нэг энэ хөгжлийн орон зайд төлөвлөлтийн төлөвлөлт шийдлийн хувилбарыг бол гаргаад тавьсан байгаа юм. Тэгээ энийг одоо энэ холбогдох яам тамгын газар өдрөө бас санал болгох гол дөнгөж төсөл маань дуусал ингээл явж байна. Тэгэхээр энэ бол яг одоо хийж байгаа шинэлэг судалгаа болооч манай өвөг дээд сугаасаа энэ зүйлийг харж лээсэн юм шиг байгаа юм шүү дээ. Тэр одоо тэр бүсчилсэн дээр засгатан одоо сайн хан эдэргээл ингээл тэдний газрын зургуудыг үзэж байгаа чинь ингээд говь тал хээр хангаан бүсийг яснаа босоо маягийн ийм орон зайн хөрөл харагдаад байна шүү дээ. Тэгэхээр энэ бол бас одоо өвгдээдс маань энэ хотчих процессыг бас олж харж энэ бүсчилсэн энэ зүйлийг хийжсэн байна. Манай төр засагчсан энийг одоо бүсчилсэн үзэл баримтлаад батлаад ингээ хэрэгжүүлэхээ явж байгаа. Тэгэхээр харин их гэрд гэгээтэй юм надад харагдлаа. Үнэхээр энэ суур судалгааг бол одоо төрийн бодлогын үүднээс одоо шинжилгээ ухааны академид захиалга гэж ингэж хэлгсэн юм байна. Мэдээж энэ бол тэгээ цаашаа хэрэгжиж явах байхаа. Энийг одоо харин тэр цаг алдлагууд хэрэгжүүлэх асуудал байх. Хэрвээ энийг одоо ингээд урсгалаар нөрөх юм бол үнэхээр энэ төвлөрөөс харахгүй юм байна л да. Тий. Тэр та бүхний одоо эрдэм хэлгээний энэ суур судалгаа бол яг үнцэнтэй юм байна гэж ингэж бодож байна. Тэгээд боломж гарвал одоо дараад нь дахиад үргэлжлүүлээд бус асуудлуудаар бид нар ярилцъя гэж ингэж бодож байна. Тэгээд өнөөдөр бид нар энэ Монгол улсын хөгжилтэй холбоотой тэр тусмаа доктортой хөгжилтэй холбоотой судалгааны үр дүнгуудын талаар бас тодорхой мэдээлэлтэй боллоо гэж ингэж бодож байна. Ингээд та бүхний эрдэм хэлгээний ажилд одоолон амжилт хүсье. За өнөөдрийн манай судлагдсан нэвтрүүлгээр шинжилгээ ухааны академийн газар зүйн геологийн үрээлэнгийн нийгмийн эдийн засгийн газар зүйн салбарын дарга Алтан баг нь тус хүрээлэнгийн эрдэм хэлгээний ажилтан Цэгийн хамт маань оролцлоо. Дараагийн судлагдсан нэвтрүүлэг хүртэл түр баяртай.